За дараагийн бодлого. За үнэлгээний бодлого нь за долоод удаага тэмдэглэж үндэсний их сэлгэмлийн баяр өдөрцөөр хүрч сурагчид 1-7 цифруудыг нэг нүгтээ ашиглан 7 оронтой тоонуудыг зохиосон. За эдгээр тоон дотор ер нь нэг нөгөөгөө хуваадаг хоёр тоолдохгүй гэдгийг л батална. За тэгвэл энэ 7 цифрын сэлгэж штэ тийм ээ 3 4 5 6 7 нийт хэдэн тоо үсэх гэхэд 725 үснэ. Яг бол 7 юм сэлгэж байгаа юм чинь 7-гийн багтрал 700 гэж хэлж болно. Эсвэл А орон Б орон С орон Д орон Е G ихчүүл 1-р орон дээр 7 цифр орон 2-р орон дээр 6-аас 1-ийг авах гэх мэтлэн ингээд 1-7-оор үржүүр. За 700-ыг үрждэг нь 7 юм шүү. 700-ыг үрждэг нь 706-ийн багтрал 700 юм чинь. За энэ олон тоо дотор нэгснээр нэгийг нөгөөд нь хуваагаа шалгаад байна гэдэг бол хэцүү. Тэгэхээр үнэлнэ гэж байна. Үнэлгээ хийх гэж байна. За ямар үнэлгээ хийх юм гэхээр ер нь аливаа хоёр тоог сонгож аваад нэгийг нөгөөд нь хуваая. Тэгвэл хэдээс хэдийн хооронд ноог дуртай байх вэ? За үлдэгдэлтэй үлдэгдэл нь хаваагүй. Тэрийг шинжиж гэж байна. Тэгвэл хамгийн их тоог хамгийн бага тоонд байхад за 7 бүхэл 7-оор эхэлсэн тоог 1-ээр эхэлсэн тоонд хуваана гэсэн үг. Тэгэхээр энэ хамгийн их бүр 6 ногт нь 7 ногтож чадахгүй. Тэгэхээр энэ их 7-оос эрс баг. За хамгийн багадад тэнцүү 2 тоо байхгүй юм чинь энэ дотор тэнцүү ижлэг 2 тоо байхгүй юм чинь 1-ээс эрс их байна. Энэ үнэлгээ. За гэтэл нэг талаас ийм юм хэлж байгаа. Энэ одоо ямар ч 2 тоог сонгож хуваагаад хад үлдэг ноог дурууд нь дандаа 2 3 4 5 6-нууд байна гэсэн үг. Хэзээ ч 1 юм уу 7 юм энэ хоёроос их багтуунууд байж чадахгүй гэсэн үг. Гэтэл А гэдэг тоог сонгож аваад түүнийг 9 туваах юм бол 1 үлдэнэ. Яг тэгвэл цифр 1-7-гийн нийлбэр 28. 28-ыг 9 туваахаар 1 үлдэнэ. Тэгэхээр дурын тоонууд бүгд энэ тугаа бүгд энэ олон тоо бүгд 9 туваахад 1 үлдэнэ. Б тоо ч ялгаа байхгүй. 9 туваахад 1 үлдэнэ. За тэгвэл А хуваах нь Б тоо 9 туваахад хэд үлдэх вэ гэдгийг эндээс хэлж болно гэсэн үг. Бас 1 үлдэх ёстой. Тэрний үс юм гэхээр нэгсэндээ үлдэгдэл нь тэнцвэр ноог дөрөв үлдэгдэл ч гэсэн энэ дээр буунаа л гэсэн үг. За гэтэл одоо эндээс асуудлаа шийднэ. Гэтэл махаг тоог Б тоонд хуваасан тоонууд чинь 2-оос за нэгсэндээ хуваагддаг юм бол хэсэг гэж байгаа байхгүй. Хуваагддаг юм бол 2 4 3 4 5 6 гэдэг хуваагддаг юм бол ийм ноог дөрөвтэй. Гэтэл энэ ноог дөрүүдийг 9 тоооход хэзээ ч 1 үлдээгүй. Тэгэхээр нэгийг нөгөөд хуваадаг 2 тоо энэ дотор огт байхгүй гэсэн үг. За энэ бол 5 дугаар бодлого нь. За 6 дугаар бодлого. За үлдэгдэл ашиглаарай гэсэн байна. За самбарт их хэвгүй 3 цифр өчигдсөн байсан. За нэг А, Б, С гэж. Самбарт өчигдсөн цифр үрийг нэгээс олонгүй удаа ашиглаж 3-т хуваагдах тоо ямагт зохиож чадах вэ? Нэгээс олонгүй удаа ашиглаж гэдэг чинь цифр тавцахгүй гэсэн. Нэгсэндээ би эндээс ямар тоо зохиохыг А гэдэг тоо зохиож болно, Б гэдэг тоо зохиож болно, С гэдэг тоо зохиож болно. А, Б гэж болно, А, С гэж болно. За гих мэтлэн зохиогоод байна гэсэн. Хамгийн эцэст нь А, Б, С ч юм уу. 3 ортой мэдээ 6 тоогоо шүү дээ. Ялгаатай 3 цифр юм чинь. За одоо тэгвэл энэ бодлогон дээр ер нь надад 9 цифр байгаа шүү дээ. 1 2 3 за их хэвгүй 3 цифр байна. Гэхдээ тгийн цифрыг ер нь байхгүй гэж хэлээгүй юм байна. Тэгэхээр 10 цифртэй юм байна. За ийм цифрүүд байна. Эндээс 3-ыг авна. Тэгвэл би 3-т хуваагддаг 3-т байхад 0 үлдэгдэг цифрүүдийг бичиж 0 3 6 9 1 үлдэх цифрүүд бичиж 3-т байхад 1 үлдэх 1 4 7 2 үлдэх цифрүүд бичиж 2 5 8
За би ер нь нэгсэндээ багшийн самбарт хийсэн 3 цифрээс 3 орондоо биш ер нь 3 багтыг тоо зохиож чаддгүй гэж үзье. Тэг ингэж явж байгаа зөрчил үүсчих юм бол чаддаг болж батлагдана гэсэн үг. Тэгвэл чаддгүй гэж үзсэн юм чи би энэ олон логийг огт бичих шаардлагагүй. Нэгдүгээр олон лог. Би энэ хоёр олон лог дээр л ажиллая. За тэгэхээр тэгсэнд нэгдүгээр олон логоос ямар нэг цифр ч юм бол нэг орондоо 3 багтыг тоо зохиочих гэдэг байхгүй. За тэгвэл би юмээр 3 багт нэг үлддэг тоон дээр за тоод юм биш 3 багт нэг үлддэг үе. Б тоо 3 багт 2 үлддэг үе. Тэгвэл А дээр нэмэх нь Б 3 багт заавал хуваагдах уу? Тийг үлдэнэ. 3 багт тийг хүчирсэн. Тэгвэл энэ хоёрын үлдэгдлүүдийн хэлбэр 3 багт байна. Дахиад нэг юм ярив. А тоо 3 багт нэг үлддэг үе. Би зүгээр жишээ ярьж байгаа. Б тоо 3 багт нэг үлддэг үе. Тэгвэл С тоо 3 багт бас нэг үлддэг үе. Тэгвэл А дээр нэмэх нь Б нэмэх нь С заавал 3 багт яг үлдэгдлүүдийн хэлбэр 3 багт учраас. За үүнийг ашиглаад одоо бодлогоос дуусгах. Яаж дуусгах гэдэг юм гэхээр би энэ олон логийг А олон лог, Б олон лог, С олон лог гэж. Б олон логоос би ямар нэг тоо авсан бол ямар нэг тоо самбарт бичсэн бол С олон логоос бичиж болохгүй. Яг бол Б олон логоос ямар нэг тоо сонгоё л доо. За би эндээс Б олон логоос нэг дурын нэг А цифр сонгосон гэж хэлдэг. Тэгвэл дараагийн Б-г С олон логоос авч болохгүй. Яг бол авсан юм бол нөгөө нэг үлддэг, хоёр үлддэг нийлбэр нэгт боочих учраас заавал авч болохгүй гэж байна. Тэгсэнд энэ А, Б-гээс Б, С хоёроос нэг цифр энд бичиж болохгүй л гэсэн үг. Яг нэг ч юм уу, нэгээс нь хоёрыг ч юм аль алинаас нь орж болохгүй л гэсэн үг. Энэ 3 цифр. За тэгвэл үлдсэн хөлбөр юу юм бэ гэхээр Б олон логийн 3 цифрыг гурвууланг нь бичсэн гэсэн нэг 4 7. Гэтэл энэ дөрвийн нийлбэр чинь 3 багтах учраас энэ 3-аас бүтсэн тоо үргэлж 3 багт. Тэгвэл С олон логийн гурвууланг нь бичсэн гэсэн тэгвэл С олон логийн цифрыг гурвууланг нь бичсэн гэсэн тэгвэл нийлбэр нь бас нөгөө 2 төлдөг 3 тооны нийлбэр 6 үлдэгдэл нь 6 болоод 6 3 багт шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө яаж ч бичсэн самбарт ямар ч 3 цифр бичсэн тэр 3 цифрыг 3 багтдаг тоо заавал зохиож чадна л гэж хэлээд байна.